За энэ өдрийг болол рок н роллын түүхэндх шинэ хуудас ихэлсэн өдөр гэж бол хүмүүс ярьдаг. Аялан тоглолтын үеэр байсан ч бүр телевизийн зураг авалттай ярилцлагатай байсан ч түүнийг нүүр нүдгүү зодох болсон. Эхлээд зодчхоод дараа нь хүчээр хүчинддэг байсан явдал нээсэн. Тэрээр угаалгаа өрөөндөө ороод өөрийгөө буутсан байдаг. Бүгдээрээ сайн уу? Шинэ бичлэгтэй тавтай морил. За энэ удаагийн бичлэгийнхаа санааг би Дэргийн шүүх хурлаас анхааруулж авч ирсэн байхгүй юу? Яасан гэхээр Дэргийн шүүх хурлын үеэр нотлох баримтаараа өгсөн Кейси болон Дэри хоёрын хоорондоо бичилсэн мессежүүдийг уншдаг. За энэ дундаас нэг мессеж миний анхаарлыг маш их татсан нь Кейси Дэри тандан чи надад яг л аяг турнаа шиг хандаж байна гэж бол бичсэн байдаг. За тэгвэл иймэрхүү гэмт хэргийн шинжтэй хүчирхийлэлтэй харилцаан дээр жишээ болон яригдаж байгаа аяг турнаар гэж яг хэн байдаг талаар би судлахаар шийдсэн. Ингээд энэ талаар ярихаар энд ингээд бэлдээд сууж байна. Мэдээж Дэргийн шүүх хурал ямар утга учиртай шүүх хурал болсон бэ гэдгийг та бүхэн надаар хэлэлцгүй мэдэж байгаа байх. Тим харилцаан дээр жишээ болгон нэр дурддагдж байгаа учраас энэ бичлэгэн дээр гэр бүлийн хүчирхийлэл, хүчин, харгислалын талаар нэлээд яригдах учраас энэ төрлийн мэдээ контентэнд эмзэг мэдрэмтгий ханддаг хүн байх юм бол энэхүү бичлэгийг үзэхээс өмнө дахин нэг удаа бодоод үзээрэй гэж зөвлөж байна. За ингээд бичлэгтээ орцгоё. Okay, let's go. Аяг турнаар гэх нэрээрээ олонд алдаршсан түүний бүтэн нэрийг Изяр Ластер Аяг Турнер Жуниор гэдэг. Тэрээр 1931 оны 11 сарын 5-ны өдөр Миссисипи мужийн Кларксдейл хотод Изяр Ластер Турнер болон Патрис Кушенбери нарын баг хүү болон мэндэлжээ. Аяг дээрээ нэг эгчтэй гэр бүлийнхэн тухайд гэвэл гэр бүл нь болцсон муутай ядруухан айл байж. Энэ үед бол арьс өнгөний ялгуурлалт бүр туйлдаа хүрчихсэн үе байсан. Түүнийг ердөө 5 настай байхад нь хоёр нүдэн дээр нь аавыг нь өглөөд болтолд зодоод машинаас шидэж хайсан байдаг. Тэд энэ талаар цагдаад хандаж Аяг би хоёр нүдэрээ харсан. Харвал хэн гэдгийг нь таньж чадна, гэрчилж чадна гэсэн боловч хохирогч нь өнгөт арьстай хүн, эзэн холбогдогч нь цагаан арьстай хүмүүс байсан учраас тэр хэргийг огтхонч тоож үзээгүүн дээр бүр хэрэгч нээгээгүй байдаг. Тийм учраас тэр хүмүүс хариуцлага хүлээх нь битгий хэл тэр хүмүүсийг хайгаачгүй байдаг. Ингээд өглөөд болсон аавыгаа эмнэлэгт аваачиж эмчлүүлэхийг хүссэн ч эмнэлгийн зүгээс түүнийг хүлээж авалгүй гэрлөөнд буцаасан. Яагаад тэгэхээр тухайн өвчтөн нь өнгөт арьстай хүн байсан учраас эмнэлгийн зүгээс эмчлэхийг хүсээгүй. Түүнээс гадна цагдаа хүчний байгууллага болон эмнэлгийн байгууллагууд нь харилцан тэгш бус үйлчилгээ үзүүлдэг ийм үе байжээ. Ингээд ямар ч аргагүй байсан учраас аавыгаа гэртээ аваачин өөрсдөө аавыгаа гэрээр эмчилсэн. За гисэн ч нэгэнд хэвтэрт ортол нь өглөөд болтол нь зодчихсон учраас аав нь бүрэн идэхгүй байсаар түүнийг 12 настай байхад нь өөд олжээ. Хэдийгээр Айкийн аав номлогч дээр нь гэр бүлтэй хүн байсан хэдий ч гэр бүлээс гадуур 2-3 эмэгтэйчүүдтэй давхар уулздаг байсан. Ингэж явсаар өөрийнхөө гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн эмэгтэйн явуулсан хүмүүст өглөөд болтлоо зодуусан нь байдаг. За энэ гэр бүлээс гадуур харилцаа болон тухайн одоо зодуусан учир шалтгааныхын талаар ээж Патрис нь хэдийн мэддэг байсан ч гэр бүлээ авч үлдэхийн тулд нүдэн айн нь төвчдөг байсан юм байна. Ингээд аав нь хэвтэрт орсон цагаас эхсүүлэн угийн ядруухан болцсон муутай байсан айлын амьдрал улмал тартагтаа тулж хүнд хэцүү болж исэн. Ганц ойдолчны цалингаар 4 хүнийг тэжээхэд хэцүү байсан ч ээж нь олоо шүд 100 тэмцсээр байсан. Гэтэл төд дудалгүй Айк 6 настай байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Энэ талаар тэрээр өөрийн бичсэн Taking Back My Name гэх намтар номондоо дурдсан байдаг. Түүний хөршийн 14 настай охин түүнийг байшингийнх нь хойно аваачиж байгаад илдэв ёс бус зүйл хийхийг бол шаарддаг байсан юм байна. Тэрээр тухайн үед тэр охиныг өөрт нь хийхийг шаарддаг байсан тэр зүйлсүүдийг нь яг ямар утга учиртай болохыг огтхонч ойлгоогүй ч ямар нэгэн байдлаар өөрийнх нь үнэтэй чухал зүйлийг өөрөөс нь булаачих шиг тийм мэдрэмжийг авч байсан гэж бол ярьдаг. Энэ босон явдлыг тэр өөрийнхөө буруу гэж бодож бүхий л амьдралынхаа турш огтхонч марталгүй шаналсаар байсан юм байна лээ. Иймэрхүү хүнд хэцүү амьдралыг үзэж тулсаар аав нь 12 настайд нь өөд болсны дараагаар Айк
орон нутгийнхаа радиод DJ хийдэг болсон юм байна. За ингэхдээ хамгийн анхны өнгөт арьс DJ болжээ. Айк ер нь хүүхэд байгаасаа хөгжимд дуртай хөршийнхүүдээрээ явж төгөлдөр хуур тоглож өөрөө бие мөн гитар бөмбөр тоглож сурсан юм байна. Тэрээр маш эрт блюз хөгжмийг ойлгож татагдаж эхэлсэн тул ерөнхийдөө энэ жанрын хөгжмийг дэлгэрүүлэхэд чухал үүрэг үзүүлсэн анхдагчуудын нэг юм байна. Энэ үеэр Эйж Петризен, Флип Фриз гэх зураачтай хамтран амьдралаа эхлүүлсэн ч аль биесээр бол гэрэлтэй батлуулаагүй. Энэ талаар Айк юу гэж ярьдаг вэ гэхээр Флип болвол харгас архичин байсан гэсэн байдаг. За гисэн ч амьдрал үргэлжилсээр 1951 онд буюу 20 наснда тэрээр өөрийнхөө Kings of the Rhythm гэх хамгийн анхны хамтлагаа байгуулжээ. Айкийн хувьд хамтлагийнхаа бүхий л хөгжмийг бичгээс гадна продюсерлдаг, үүний дээр төгөлдөр хуур гитар тоглодог байж. Тэд ихэвчлэн Mississippi, Tennessee хоёрын хооронд явж тоглодог байв. Ингэж явахдаа 1957 онд Миссури мужийн Сент Луис хотын Манхаттанд тоглолтоо хийж байгаад Тина Турнертай хамгийн анхудаа танилцсан байдаг. За энэ өдрийг болол рок н роллын түүхэндх шинэ хуудас эхэлсэн өдөр гэж бол хүмүүс ярьдаг. За тэгвэл та бүхэн одоо бодож байгаа бах Тина Турнер гэж хин юм болоо гэж. Тина Турнерийн тухайд тэрээр гайхалтай дуучин рок н роллыг шинэ түвшинд хүргэсэн тухайн үеийнхаа рок н роллын хатан хаан байсан эмэгтэй юм байна. За Kings of the Rhythm гэх хамтлаг маань тоглолтынхаа үеэр ер нь ихэвчлэн үзэгчдэд микрофоноо өгж дуулах боломжийг нь бол олгодог байжээ. Энэ үедээ бол Тина Турнер зүгээр л нэг үзэгч байсан ч тухайн хамтлагийн саксофон хөгжимчин Raymond Hill гэх залуутай уулздаг байсан. Тийм учраас Raymond Hill нь өөрийн микрофоноо Тинад дамжуулснаар түүнд дуулах боломжийг олгожээ. Ингээд дуулж байхдаа хамгийн анхудаа Айкийн харцан дүртэж рок н роллын түүхэнд шинэ хуудас нээгдсэн байдаг. За тэгвэл Тина Турнерийн талаар жоохон дэлгэрэнгүй яриадах юм. Тина Турнерийн бүтэн нэрийг Anna Mae Bullock гэдэг бөгөөд 1939 оны 11 сарын 26-ны өдөр Теннессигийн Натбуш хотод төрсөн. Түүний аавыг Флойд Ричард Буллок гэдэг бол ээжийг нь Зельма Фрисила Буллок гэдэг байжээ. Тэрээр дээрээ нэг ах нэг эгчтэй. Гэр бүлийнхэн тухайд гэвэл гэр бүлийн хүчирхийлэл ихтэй, ядруухан болцоо муутай айл байсан. За Тина Турнер гэх тайзны нэрийг хожим авсан учраас одоохондоо Anna Mae гэд нэрээр нэрэд явжээ. За Anna Mae бол багасаа дуулах дуртай, түүний ганц дуулах боломжтой газар нь бол сүм байсан. Тэрээр хоолоо салгах, дээд өнгө авах зэрэгтэй байглаас өгөгдсөн гайхалтай чадвартай нэгэн байж. Ингээд сүмд найрал дуунд очиж дуулах болгонд түүнийг хоолоо салгаж хэмнэл өөрчлөөд байна гэдэг шалтгаанаар түүнийг ихэвчлэн найрал дуунаасаа хөөдөг байжээ. Гэсэн ч бол Anna Mae огтхон шантраагүй өдөр болгон л очдог байсан юм байна. Гэтэл нэг өдөр урдын адил сүмээс хөөгдөөд харж явхад нь ээж нь дахин үргэлжлүүлэн аавынх нь хүчирхийллийг төвчхийг хүсээгүй учраас эгчийг нь аваад нүдэн дээр нь өөрийг нь хаяад явчихдаг. Энэ нь түүнд маш хүнд тусаж яагаад хоёуланг нь биш ганцхан эгчийг нь аваад явчихсан юм болоо гэж бодохын зэрэгцээ хинж чирэггүй юм шиг мэдрэмж төрж исэн гэдэг. Энэ явдлаас хойш 2 жилийн дараа аав нь дахин гэр бүл зохиож Детройт руу нүүн Anna Mae аль биесээр эмээтэйгээ хойлохнаа үлдсэн байдаг. Гэсэн ч удалгүй эмээ нь өөд болсноор Anna Mae гэрээ хүртэл байшингаа хүртэл алдах хэмжээнд хүрсэн. Тиймээс Anna Mae 1952 онд Сент Луис руу ээж эгч рүүгээ нүүхээр болдог. За ээж эгчийнх нь хувьд түүнийг маш талуун дотноор хүлээж аавна гэж найдсан боловч ээжийнх нь хувьд хүүтэн хөндий хандаж дургуйцангүй байсан болол эгч нь арай гайгүй байсан гэдэгч тийм их хайр халамжол хин хинээс нь огтхонч мэдрээгүй гэдэг. За ахыхын талаар бол тийм ч их дуртахгүй байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Тина өөрийнхөө Тина болон What Love Got to Do With зэрэг баримтат кинонууд мөн түүнчлэн өөрийнхөө бичсэн намтар номнууд дээрэж ахыхын талаар тийм ч их дуртаагүй байдаг. Нэг ах байх хувьд байсан, хамт төсгийн хувьд бол өссөн гэж бол хэлсэн ч түүнээс цааш дэлгэрэнгүй бол яриаггүй байдаг. Тийм ч учраас ерөнхийдөө түүний бүтэн нэр хийгээд ямар ч мэдээллийг хинж мэддэггүй юм байна лээ. За ингээд ээж дээрээ нүүж ирж Sumner High School-д шилжин суралцах болсон. Түүнийг төгссөний дараагаар сувилагчаар ажиллахаар ээж нь бол төлөвлөж байсан юм байна лээ. Энэ үеэр түүнийгч Alain түүнийг Manhattan клуб руу дагуулan явсан. За энэ өдөр л энэ хоёр маань ингэж танилцсан байдаг.
Тухайн үед Айг хэдийгээр хурмаа хийж албан ёсоор гэрэлтэй батлуулаагүй ч Лоррейн Тейлор гэх эмэгтэйтэй хамтран амьдардаг байсан. Гэхдээ тэрээр анхнаасаа үнэн ч нэгэн байгаагүй үргэлжил гэр бүлээс гадуур харилцааг бол үүсгэж явдаг байсан. За ингэж байхдаа хамгийн анх Анна Мэйийн эгч Алайнд нь ихээхэн хандрахдаг байж гисэн ч Анна Мэйтэй танилцсанаас хойш тэр харилцаа тэгж их гүнзгийрлэхүү тэгсгээд дуусгар болжээ. Анна Мэйг бол Айг бодохдоо дэлгүүрийн охин, залуухан фэн, жоохон хүүхэд гэж боддог байсан бол тэрээр дуулах үедээ тэсөөр хүн болж хувирахыг нь хамгийн анх удаа харснаас хойш ихээхэн сэтгэл төрсөн байдаг. Тийм ч учраас түүнийг өөрийнхөө хамтлагт авахыг бол хүссэн. Гэсэн ч энэнд нь бол ээж нь эсрэг байр суурьтай байсан. Ээжийнхэн тухайд охиноо сургуулаа төгсмөгцөн сувилагчаар ажиллуулахаар төлөвлөж байсан. Дээр нь Айг охиноос 8 насаар ах. Ажлын хувьд ч гэсэн тогтворгүй үргэлжил шөнө оройн цагаар баар цэнгэний газруудаар хисэж явах учраас энэ нь түүнд таалагдаагүй. Гэтэл Анна Мэйийн I, Tina гэх намтар номоор нь сэтвчлэн бүтээсэн What Love Got to Do With гэх киноны үеэр Айг ээжд нь мөнгө өгснөөр зөвшөөрүүлж байгаагаар гардгаа. Тийм учраас ерөнхийдөө олвол ээж нь мөнгө аваад окей гэд ингээд зөвшөөрсөн юм шиг байгаа. За ямар ч байсан ингэжэл Анна Мэйг Айг өөр хамтлагтаа элсүүлж чаджээ. Ингээд түүнд тайзны нэр болох Бяцхан Айн гэх нэрийг өгч Box Top хэмээх синглээ гаргасан. Энэ үеэр Анна Мэй тухайн хамтлагийн саксофон хөгжимчин Raymond Hill гэх залуутай уулздаг байсан гэсэн шүү дээ. Тэгвэл тухайн залуугаасаа жирэмсэн болсон ч Raymond хамтлагаасаа гарч Тинаг ч гэсэн орхиод явчихсан. Ингээд хүүгээ төрхөөс өмнө аль хэдийн ганц бие ээж болон хоцорсон байдгаа. За энэ үеэр мөн Айгийн тухайд гэвэл түүний хамтран амьдрагч Лоррейн Тейлор 2 хөөрхөн хүүг нь төрүүлж өгсөн байдаг. За ингээд 1960 онтой залгаж Айг Art La Sister гэх дуучинд A Fool in Love гэх дууг зориулан бичжээ. Харин энэ дунд болол Анна Мэй арын хоолой хийх ёстой байсан. Гэтэл яг дуу бичлэгийн өдрөө Art La Sister дуу бичлэгтээ ирээгүй. Гэтэл тэд аль хэдийн студийнхаа мөнгийг төлчихсөн байсан учраас Анна Мэй гоцлол дуулахыг хүсдэг. За ингээд бичүүлсэн дуугаа тухайн үеийнхэн томоохон дуу бичлэгийн рекорд болох Sue Record-д сонсгоход түүний ерөнхийлөгч Jaggy Murray тус дууг цацах эзэмших эрхийг $25,000 худалдаж авахыг хүсдэг. Тэд ч дуртай аргагүй бол дуугаа заарсан. За тэр дуун цацагдмагцаа маш алдартай амжилттай болж чадсан байдаг. Ингээд дуун амжилттай болсон учраас Айг Анна Мэйг гоцлол дуучин болгон түүнд Тина Турнер гэх тайзны нэрийг өгдөөгөө. Дуун амжилттай болсон цагаас эхсүүлэн Айг Тинад бүр маш ихээр татагдаж эхэлсэн. Тэрээр хэдийгээр Лоррейнтэй хамтран амьдардаг мөн хүүхдүүд нь дөнгөж төрөөд удаагүй байсан ч гэсэн бараг л нүдэн дээр нь Тинатай сэтгэндэг байсан байгаа. Үүгээр ч зогсохгүй Лоррейнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж маш харгисаар зодож нүддэг байжээ. Ингээд энэ их араар тавилт гэр бүлийн хүчирхийллийг цаашаа төвчхийг хүсээгүй учраас Лоррейн нэг өдөр гэртээ өөрийгөө алахыг завдсан. Тэрээр угаалгын өрөөндөө ороод өөрийгөө буутсан байдгаа. За энэ явдлыг нь бол хүүхдүүд нь 2 нүдэрээ харсан. За гисэн ч азар эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлж чадсан учраас Лоррейн маань амь аврагдсан. Гэвч үргэлжлүүлээ тухайн гэрт түүний байх орон зай байхгүйг тэр мэдчихсэн учраас хүүхдүүдээ орхиод Айгийг ч орхиод нэг мөр ингээд гэрээсээ яваад өчгсөн байдаг. За ингэжэл Айг болон Тина хоёрын харилцаа нэг талдаа гарч 1960 оны 10 сарын 27-ны өдөр тэдний цор ганц хүү мэндэлсэн байдаг. За ингээд Тина маань хүний өөрийн гэлгүй 4 хүүгийн ээж болжээ. За энэ үеэр болвол Тина Турнер болон Айг Турнер нар нэлээд хөөрхөн бас олонд танигдаад эхэлчихсэн байсан учраас аялан тоглолт ихтэй байсан. Тийм болохоор төрөөд удаагүй нялх биетэй эхнэрийгээ бүр эмнэлгээс оргуулан барин байж авч гараад Тинаг дөнгөж төрсөн нялх биетэй байгаа гэж огтхонч бодолгүйгээр бүр араас нь үргэлжлүүлээд олон аялан тоглолтоор хамт явсан. Ингэж байгаад нялх биетэй хүний бие нь бол амархан өвдгөн тодорхой. Нэг өдөр Тина тухайн өдрийнхөө ганцхан тоглолтыг цуцлахыг хүссэн. Тэрээр хоолой нь өвдөд байгаа учраас энэхүү тоглолтод оролцох ямар ч боломжгүй байгаагаа хэлтэл Айг гинтэл дүрсхийн уурлаж, нүүрлүүнд кофе цацаж,
гутлын дамнуурга гэж орчуулагдаад байсан. За энийг би зургийг нь оруулчихъя. Энэгээр олвол зодож эхэлсэн байгаа. Ингэж харгасаар зодож байгаад Тинагийн эрүүг хугалцдаг. Энэ үед нь бол анх удаа Айкийн гарт өртөж зодуулж байгаа Тина маш их шоконд орсон ч тухайн өдрөө нүрээ маш зузаан будаад тоглолтондоо бол орсон. Тоглолтын дараагаар болвол Айк Тинагаас уучлалт гуйж элдв бэлэгсэлт болсон ч энэ нь явандаа бараг хэвийн үзэгдэл болж эхэлсэн. За энэ үеэс л ер нь хамтлагийн гишүүд болон ойр тойрных нь тэдний ийм токсик, аюултай хортой харилцааныхын талаар мэдчихсэн ч хинэн ч үнийг болиулж зүрхлээгүй. За ингээд үргэлжилсэн аялан тоглолт ярилцлага гээд олонний нүдэн дээр байгаа Тинаг Айк бол огтхон чиргэлцэлгүйгээр шууд зоддог. Ингэж зодохдоо одоо тийм айхтар том шалтгааны улмаас бол огтхонч зоддоггүй, зүгээр нэг юм ноото буруу дууллаа, буруу өнгө авлаа, эсвэл өнгө алдлаа гэдэг шалтгаанаар л шууд зодчихдаг байсан юм байна лээ. Ингээд 1962 онд Айк Тинаг хүчээр шахуу Техасын Тихуана даваачин гэрлэлтэд батлуулсан байдаг. За энэ гэрлэлтийн талаар Тина юу гэж ярьдаг вэ гэхээр бит хоёрын дунд бол хайр байгаагүй, зөвхөн Айкийн ноёрхол байсан гэдэг. За тэд Айк and Tina Turner Review гэх хослол гаргаж ирж олонд ихээхэн танигдах болсон. Олонний хайр хүндэтгэл Айк гэхээсээ илүү Тина дээр илүү тусч исэн. Тэд Тинаг илүү хайрлаж, илүү хүндлэх болсон. Нэг үгээр болол Айк Тинагийн сүүдэрт дарагдаж эхэлсэн. Тэрээр Тинагийн сүүдэрт дарагдахын хэрээр түүний зодох, гэр бүлийн хүчирхийлэл харгислал нь улмал харгас болж эхэлсэн. Тэрээр Тинад буу тулган айлган сүрдүүлэх, түүнийг шал хан гэх мэтчлэн гарт таарсан зүйлээ мөргүүлэх, үстэж чирэх, шанаадах гэх мэтчлэн үнэхээр аимшигтай зодхоос гадна Айкийн бас нэг аимшигтай харгислал юу байсан бэ гэхээр Тинаг эхлээд зодчхоод дараа нь хүчнддэг байсан явдал нээсэн. За энэ нь яг яаж ийн вэ гэхээр чи олон нийтэд ингээд нэр төртэй, сайхан дуучин, олноос ингээд хайр хүндэтгэлийг хүлээж иж болохч миний хувьд бол чи зүгээр л нэг эзэмшил, би хизээж хаанч хүссэн үедээ чамааг бол хүчиндэж чаднаа. Чи бол ийм өчүүхэн амтан гэдэг байдлаар түүнд мэдрүүлэх, түүнийг өөрийгөө маш шившигтэй байдлаар мэдрүүлэх тэр сэтгэл зүйн дарамт байсан байдаг. Түүнээс гадна тэд анх хайр сэтгэлтэй болох цагаас ихсүүлэн Айк Тинагийн санхүүгийн эрх мэдлийг бол өөртөө урвуулан авч исэн. Тэрээр баг багаар өөрөө итгэл олж авч байгаад сүүлдээ Тинад нэг зоосны ч эрх мэдлгүй болж эхэлсэн. Үүнийг нь тодруулах юм бол тэрээр ямар нэгэн ажлын гэрээ хилэлцээр хийх үедээ зөвхөн өөрийнхөө нэрээр гэрээ хилэлцээр хийж төлбөр мөнгийг өөр дээрээ авах түүгээрч зогсохгүй жишээ нь Тинагийн нэрийн өмнөөс гэрээ байгуулахдаа хүртэл төлбөр мөнгийг өөр дээрээ төвлөрүүлдэг байсан юм байна. За мөн Тина Турнер гэх тайзны нэрийг хүртэл өөрийнхөө өмч болгон бүртгүүлсэн ямар нэгэн байдлаар Тина Айкаас салсан тохиолдолд дахин тэр нэрээ ашиглах боломжгүй болгох үүднээс ийм арга хэмжээ авч байжээ. Ингэснээр Тинаг өөрөөс нь холдсон тохиолдолд ямар ч мөнгө төгрөггүй шалдан хөөж гаргах санаа байсан байдаг. За Тинагийн хувьд ингээд нэг төгрөгний ч эрх мэдэлгүй, түүнээс гадна өөрийнхөө тайзны нэрийг хүртэл Айкийн өмч болгочихсон. Ийм хүнд олвол цалин хөөс гэдэг зүйл бол бүр яриад ч хэрэг байхгүй. Харин Тинагийн тайзан дээр өмсөх, тоглолтын үеэр өмсөж хэрэглэх гоёл чимэглэл хувцас тэр байтугай бүр химэл үсийг нь хүртэл Айк өөрөө сонгож авч клоусетийг бүрдүүлж өгдөг байсан юм байна. За энэ гэр бүлийн хүчирхийлэл бол 1960 оноос эхлэн үргэлжилж байсан. За ингэхдээ бүр 1964-өөс 1968 онуудад аялан тоглолтын үеэр байсан ч бүр телевизийн зураг авалттай ярилцлагатай байсан ч түүнийг нүүр нүдгүй зодох болсон. Гэсэн ч Тина хүмүүст мэдэгдэхгүй тулд нүрээ болон биеэ бүхэлд нь крем дээж, зузаан буудаж, бусдын өмнө юу ч болоогүй юм шиг инээгээд л гараад дуугаа дуулдаг байсан байгаа. Олонний нүдэн дээр олол бие биедээ хайртай, хоёулаа аюустай, сайхан хосууд юм шиг хэрнээ хаалганы цаана маш их хүчирхийлэл, дарангуйлал байдаг байсан байжээ.
За ингэж байжгаад 1968 онд Айк Тинагийн хамрыг маш ноцтойгоор хугалсан учраас түүнийг яалтчгүй эмнэлэгт хүргэж өгөхөөс өөр аргагүй байсан. Энэ удаад л эмнэлэгт хандаж байгаа болохоос биш өмнө нь олвол ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдснийхаа дараагаар нэг бол Тина өөрөө өөрийгөө эмчлэх, үгүй болвол гэртээ дуудлагын эмч дуудаж эмчлүүлдэг байжээ. Гэхдээ тухайн эмч нь энд харсан, үзсэн, эмчилсэн зүйлсээ гадагш нь хүнд ч мэдээлэлж болохгүй гэдэг байдлаар зохицуулдаг байсан юм байна лээ. За ингэж эмнэлэгт хандахдаа Тина өөрийнхөө нэрийг өөр хүний нэрээр худлаа хэлж бол эмчлүүлсэн байдаг. Энэ цаг үеэс л Тина эргэж буцалтгүй ойлгосон гэдэг. Тина өөрийгөө түүний эзэмшлийн зүгээр нэг өмч болохоос биш хайртай хүн нь биш гэдгийг ойлгож тухайн үедээ түүний сэтгэл санааны болон бие физиологийн хүчирхийллийг цаашид үргэлжлүүлэн тэсгийг хүсээгүй учраас 50 ширхэг тайвшруулах хэмээг нэг дорууж амиа хорлохыг завдсан. За энэ үед нь бол Айк яаралтайгаар түүнийг эмнэлэгт хүргэж өгсөн. Гэхдээ түүний төлөө биш зөвхөн тэр орой тоглогдох шоу болон үргэлжлүүлээд явагдах тэр олон шоунууд дээрээ Тинаг амьд байлгах ёстой байсан учраас эмнэлэгт хандсан гэдгээ. За ингэж үргэлжлүүлж явсаар 1970 он болж анх удаа Тина өөрийн хувийн менежер туслахтай болсон. Тинагийн туслахыг Ронда Грам гэдэг байсан бөгөөд тухайн үедээ Айкийн хүчирхийллээс Тина ганц өмөрдөг хүн нь л тэр байсан. Ингэж байгаад Айкэд олон нийтийн газар өөрөө хүртэл алгадуулж исэн удаатай юм байна лээ. За энэ үеэс бол Айк харт тамхинд маш хүчтэй донтох болсон. Үүний хажуугаар түүний гэр бүлээс гадуур харилцаа бол бүр утгаа алдчихсан. Тинагийн нүдэн дээр хүртэл хүүхнүүдтэй янз бүр болдог байсан байгаа. Гэсэн ч одоо ганцхан өсвөрхөл юм бол тэр доороо зодуулах учраас Тина юу ч хэлэлгүй тэсдэг байжээ. Энэ үеэс Тина зүхтах оролдлогыг бол тасралтгүй хийж эхэлсэн. Нэг өдөр Тина Айкаас зүхтахын тулд ээж рүүгээ залгаад би одоо очих газаргүй болчлоо. Айкийн хүчирхийлэл маш хэрэг сэтэрч байна. Танад хэд хоног хүүхдүүдтэйгээ байж болох уу гэж асуухад нь ээж нь бол дургуутдаг. Гэсэн ч Тинад өөр очих газар байгаагүй учраас хүүхдүүдээ аваад автобусанд суугаад ээжийнх руугаа шөнө дундаар цухтаадгаа. Ингээд замдаа явж байхад нь баг хүн бие засах шаардлагатай байсан учраас нийтийн амралтын цэгт зогсох үед нь хүүхдээ ариун цэврийн өрөө оруулаад хүрээд ирэхэд нь хүүхдүүдийг болвол Айк машиндаа суулгаж ийсэн. За Тина ингээд л баригдсан. Ингээд нь түүнийг зүхтаж байгааг нь хэлсэн хүн нь Тинагийн ээж нь байдаг. Тинагийн ээж нь өөрөө гэр бүлийн хүчирхийллээс зүхтаж нэг хүүхдээ хүртэл аваад нүүжсэн шүү дээ. Гэтэл охиноо яагаад салахыг эсэргүүцэжсэн бэ гэхээр тэрээр нөхөр чинь хангалттай мөнгө олж байгаа шүү дээ. Чи наана зүгээр тисэд байж л да. Тэгжээж л чиний ч амьдрал бидний ч амьдрал сайжрах шүү дээ гэдэг байдлаар ханддаг байсан юм байна лээ. Хэдийгээр ээж охины харилцаа хүүтэн хүндээ байсан ч яаж өөрөөсөө унгасан хүүхэдтэй ингэж ханддгийн байгаа бүү мэд. Ямар ч л байсан Тинагийн зүхтах оролдлого болгонд нь маш их бүтлгүүтүүлж саад уучруулдаг хүн нь бол ээж нь байдаг. Ингээд зүхтах оролдлого болгоно нь бүтлгүүтэх болгонд Айкийн харгислал улам харгас болж Тина зодуулах шалтгаал нэгээр нэмдэг байсан. Ингэж явсаар 5 жилийн дараа 1975 онтой золгож Тинагийн сайн найз Вероника Коран гэх эмэгтэй түүнд буддийн нэг мантра зааж өгсөн байдаг. Энэхүү мантраг олон дахин уншсанаар хүн өөрийн дотоод хүчээ сэрэх эд шидтэй гэсэн учраас Тина үргэлжил тухайн мантраг амдаа өглөж явах болсон. За ингээд нэг жилийн дараа буюу 1976 оны 7 сард Айк болон Тина хоёр Даллас хотод аялан тоглолтоор ирээд байсан. Тэд онгоцны будлаас дөнгөж гармагцсан машин дотор зодолдож эхэлсэн. Баахан цуснууж болчихсон хүн амар царайтай юмнууд ямар ч байсан зочид буудлынхаа өрөөнд ороод Айк Тинаг нүрээ цэвэрлээд будахыг шаардаж өөрөө багахан нүдний хор гаргахаар хэвтсэн. Энэ үед Тина Айкийг бүх унтахыг хүлээж агаад унтмагцсан тухайн цуснуучтай хувцастайгаа тэр чихтэй гараад гүйсэн байна. Ингэхдээ зам хөндлөн гарч гүгээд машин дайруулах байсан ч тэрэнд өртөөсөн айх айдас байгаагүй. Үхэн хатан гүйсээр зам гарч эсрэг талд нь байх Holiday Inn гэх зочид буудалд орсон.
Ингээд тухайн зочид буудлын менежертэй уулзаж өөрийгөө Тина Турнер гэдгээ хэлж нөхөр нь түүнийг хүчирхийлсэн учраас түүнд өрөө гаргаж өгөхийг хүссэн. Ингэхдээ дараа нь харин төлбөрийг нь төлнө. Яагаад гэвэл одоо надын карманд зөвхөн 39 цент л байна гэж хэлсэн байдаг. Зочид буудлын зүгээс түүнийг ойлгож түүнд өрөө гаргаж өгснөөр Тина эцэст нь Айкаас бүр мөсөн салж чадсан байдаг. Ингээд 1978 онд шүүх хурлаар орж Тина Айкаас ямар нэгэн эд хөрөнгө авах хүсэлгүй байгаа, зөвхөн миний тайзны нэр болох Тина Турнер гэх нэрийг надад үлдээж өгөөч гэж шүүхэд хүсэлт гаргасан байдаг. Шүүгч түүний байр байдлыг ойлгож түүнд тайзны нэрийг нь хэвээр үлдээсэн. За ингэж Тина болон Айк нарын энэ аимшигтай харилцаа дууссан. Тинагийн зүгээс Айкаас сохор зоосч аваагүй байдаг. Айкаас сохор зоосчгүй салсан Тина салсныхаа дараагаар заримдаа мотелоор, заримдаа бүр гадуур хүртэл хонголж исэн удаа байсан гэдгээ. Гэсэн ч олон нийт түүнд хайртай байсан учраас тэрээр урлагийн ажлаа үргэлжлүүлэн өөрийнхөө цомгийг 20 сая хувь борлуулж чадсан байдаг. Тэрээр Айкаас салснаас хойш 8 жилийн дараа Айк Тина гэх өөрийнхөө намтар номыг хэвлүүлэн гаргасан. Үүнээс л Айк Турнерийн гэр бүлийн аимшигтай харгислал, хүчирхийлэл дэлхийн нийтэд ил болсон. Энэ номтой мөн холбоотойгоор телевизүүдийн шоу нэвтрүүлгүүдэд хүртэл хэрхэн энэхүү хүчирхийллийг даван туулсан талаараа болон хүчирхийлэлд зөвтгөл байдаггүй талаар хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдийг үргэлж дэмжихээ бол ярьдаг байсан. Үүнээс хойш 1993 онд Айк Тина гэх тухайн намтар номноос сэтгэлэн бүтээсэн What Love Got to Do With гэх кино нь олон нийтэд цацагдж бүр нөгөө Айк Турнерийн хүчирхийлэл дэлхийн нийтэд бүр хурдцтайгаар тарж эхэлсэн. За энээс нь болоод тэртээ тэргүй унаж байсан Айкийн нэр төр бүр шалдаа буусан. Тэрээр энэ талаар ярихдаа би бол буруугаар ойлгогдсон хүн, Тина болох худалч тэр миний уран бүтээлийг хулгайсан хулгайч. Би Тинаг зогсон нь ол үнэн. Гэхдээ тийм хэмжээний харгас бол байгаагүй гэж өөрийгөө өмөрсөн байдаг. За Тинагийн энэхүү кино нь бол түүний хамгийн алдартай What Love Got to Do With гэх дуугаар нь бол нэрлэгдсэн. Энэхүү дуу нь олон нийтэд цацагдсан даруйдаа маш гайхалтай хит болж Грэмми хүртэл хүртсэн байдгийм байна. Уг нь бол тэд хамтдаа 22 альбом гаргаж маш олон дуун дээр хамтран ажиллаж маш амжилттай байсан боловч Айк Турнер өөрийнхөө Азийн одыг ингээд гүйцэтгэсэн байна. Айкаас хойш ганцаараа эхэлсэн Тина Турнерийн урлагийн замнал нь маш гайхалтайгаар үргэлжилж дэлхийн дахинаар тойрон аялсан аялан тоглолтуудаар бол хөвөрж исэн. Ингэж байжгаад дахин нэг хүнтэй гэр бүл болсон байдгаа. Тухайн хүн нь бол маш сайн хүн байсан юм шиг байгаа. Учир нь юу вэ гэхээр Тина эргэтэн шилжүүлэх мэс засалд орох шаардлагатай байсан бол нөхөр нь түүнд донор олж өгч байжээ. Ингээд 2023 оны 5 сарын 24-ний өдөр Америкийн нэгдсэн улсын рок-н-роллын хатан хаан гэгддэг Тина Турнер өөд болжээ. Харин Айкийн хувьд тухайн үзэл бодол дээрээ насаараа бат зогсоож Тинагаас салснаас хойш амьдрал нь уруудаж хар тамхинд гүн донтох болсон. Тэрээр мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх юм бэлтгэл хэрэгэлсэн үедээ жолоо барьсан болон зэвсэг хадгалсан гих хэрэгээр 18 сар шоронд хоригдсон байдаг. Шоронд хоригдоод гарч ирснээс хойш урлагийнхаа замналыг дахин эхлүүлэхийг оролдсон. Ингээд 2007 онд Rising with the Blues гэх цомгоо гаргаж тухайн цомог нь Грэмми хүртэл хүртэж байжээ. Тэрээр мөн намтар номоо гаргаж түүн дээрээ болол өөрийнхөө үзэл бодол дээрээ бат зогссон. Би буруугаар ойлгогдсон хүн, тэрнээс биш би тийм айхтар харгас хүчирхийлэгч байгаагүй. Тина бол худалч гэдэг байр суурин дээрээ бат зогссоор 2007 оны 12 сарын 12-ны өдөр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан байдаг. За энэ бичлэг маань хүчирхийлэл, хүчин, гэмт хэргийн шинжтэй зүйлүүдийг ярьж нэлээд хүнд бичлэг боллоо. Айкийн хувьд гэвэл бага насндаа хүчирхийлэлд өртөж мөн аавынх нь өөрийнх нь явуулсан эмэгтэй өглөөд болтлон зодуусан зэргийг хоёр нүдэрээ гэрчилсэн учраас магадгүй бага наснаасаа эмэгтэй хүнийг дорд үзэх, эмэгтэй хүнийг үзен ядах сэтгэлгээ даалт ухамсарт нь нэвт шингэсэн байсан юм болоо да гэж бол харагдсан. Нөгөөтэйгүр Тинагийн хувьд гэвэл бага наснаасаа аимшигтай хэрцгий хүчирхийлэл харж өсгөөс гадна
Өсвөр насны эмзэг үедээ аав ээжийнх нь аль алинд нь хаягдаж хоцорсон нь өөрийгөө хүнд чирэггүй мэдрэх, хэн нэгний нөмөр нөөлөгт байх туйлын хүсэлтэй болгосон юм болоо да гэж бол харлаа. За энэ түүхтэй холбогдуулаад саяхан бас манад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой маш аимшигтай хэрэг гарлаа. Ерөнхийдөө иймэрхүү гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаа явандаа хин нэгнийхээ үхлээр дуусах кейс маш олон байдаг. Тийм учраас энэ бичлэгээ дүгнээд 3 санааг бас хэлье гэж бодсон юм аа. За нэгт болвол хэрвээ бага насндаа хүчирхийлүүлжсэн аль эсвэл хүчирхийлэл харж өссөн бол гэр бүл болохоос өмнө заавал нэг удаа сэтгэл зүйчэд хандаж ярилцаж үзхийг ол зөвлөж байна. Яг уу хүчирхийлүүлжсэн хүчирхийлэл харж өссөн хүн болгон хүчирхийлэгч болдог гэж бол би хэлэхгүй. Гэхдээ энэ нь ямар нэгэн байдлаар сэтгэл зүйд бол нөлөөлдөг гэж би боддог. Тийм учраас сэтгэл зүйчэд нэг удаа хандаад хэрв таны сэтгэл зүйд ямар нэгэн өөрчлөлт орсон байвал түүнийг эмчилгээсийнхаа дараагаар гэр бүл зохиогоорой гэж хэлмээр байна. За хоёрт гэвэл ямар ч орчинд юу ч мэдэрч байсан хүчирхийлэлд зөвтгөл байдаггүй. Хэрв та ямар нэгэн байдлаар миний буруугаас олоод намайг ингэж хүчирхийлчлээ гэж тэр хүнийг зөвтгөж байгаа бол энэ бол маш буруу шүү. Ямар ч хүчирхийлэлд ямар ч зөвтгөл гэж байхгүй. 3-т хин нэгэн танд хүчирхийлэл үйлдсэн л бол тэр газраас заавал яваарай. Мөн хүчирхийллийн эсрэг бити дууга байгаарай, хүчирхийлэлд үргэлж дуу хоолойгоо өргөдөг байгаарай гэж хүсье. За ингээд энэ хүрээд бичлэгээ дуусгая. Та бүхэн маань өөртөө хайртай байж бие болон сэтгэл зүйгээ эрүүл байлгаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.